Үндэсний ус соёлын дээдлэгч DDH компанитай хамтран хүргэдэг Эрдэмт байж дэрэмгийн хөтөлбөрт цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн зочин хоморт Архангай аймгийн Хотон сумын угуул Монгол улсын Манлай уяач Дулам сүрэнгийн Лавгсран оролцож байна. Монгол төрийн зарлагт наадмалтаас 22 айраг төрөв хүртээд байгаа хэмэрлэг баяртай амжилтынхан түүх алдрынхан талаарх урилгаар студид өрн авчирлаа. Та бүхэн анхаарлаа хандуулна уу хэмээн урьж байна. Үндэсний өв соёлыг дээдлэгч DDH. За уяачдын хүсэн хүлээжсэн түүхт 101 жилийн байр наадмын наадмын сонин жилийн даадаг гэдэг. Тэгээд 101 жилийн байр наадмын сониноос ярилцлага эхлэе да. Сая тантай ярилцлага эхлэх өмнө бодож ирсэн нэрээ та Монгол төрийн наадамд ерөн шүтлэнгээс бус насны мөрөг айрагдулсан юм байна. Ялангуяа нөгөө хүн болгоны хүсэн хүлээж яадаг дээд 3 нас уу азраг ихнээс соёлон бүгдийг айрагдуулжээ. Өнөөдөр жил одоо түүхт 101 жилийн ойд бол бас аз хэмрийн бэлэгдэл хэмээн одоо үнэлэгддэг соёл насны мөр айрагдулсан тийм ээ. За төрийн наадмын талаар ер нь ямар хөө бодолтой байгаа вэ? Та бүхний хүсэн хүлээжсэн одоо хүлээлтэнд хүрсэн наадам болж чадсан болов уу? Энэ жил 101 жилийн сайхан босоо сайхан жилийн тэглэлээ. Тэр нь бол сайхан жил болж өнгөрсөн. Баяр наадмаа сайхан хийсэн л гэж ойлгож байгаа. Одоо нэг тэгтэй журамтай хэлсэн үгэнтэй орцгоод нэг ийм сайхан л наадам болох шиг би тэгжлээ ойлгож байна. Сайхан наадам болсон. Ямар ч байсан нэг тийш нэг тогтсон журамтай болох нь бол дээр байна уу те? Тэр нь зүгээр юм тий. Одоо сэрвэмрөөгөө юмчээд хэлэм хийслэх нь арай бага. Гайгүй нэг сайхан зүгсэрцгээ ажиллах шиг. Би л тэгж бодчих. Лавгсран Манлай хувьд бол одоо нас болгонд 3 4-өөр нь ер нь танаа уяа бол их хөтгөн уяад энийг. Өнөө жилийн тухайд ер нь 100 жил гэдгээр магадгүй илүү их бэлтгэлтэй байсан болов уу гэж бодож байна. 6 наснд ер нь хичнээн хөлөг морд сойсон байсан болоо. Гэхдээ ер нь бүх наснд л сойсон дөө. Тэгээд яг гол найдвар харазраганд байсан. Тэгээ харазрагаа тэр өглөө мордуулаагүй шүү дээ. Яагаад? Нэг сонирн болчиход байна энэ жил харазрагны үед. Зарим өглөө гайгүй, зарим өглөөр үегээд л тэгээ за шиг одоо их хурд үлээж байгаа юм чинь өглөө мордуулаагүй. Тэгээ их хурдтай очиж оролцсон харазрагаар. Тэрнээс бус нас за 2 нь 2, 3 нь 3, 4 хүчил мордож байгаа. Таны их наснд бол их олон хүлээлттэй хөлгүүд байсан болов уу гэж бодож байна. За ядчил одоо нөгөө хүрэн мөр тийм ээ. Хүрэн мөрөө энэ жил 101 жилийн үед мордуулсан. Тэгээ яваа асал нөгөө амжилтаараа л нэг 16 7 2 3 жил 16 гаралдаг байдаг мөрөө байна. Энэ жил яг бас яс юм бордор дөмгөр хөрмөрөө мордуулсан. Харин зүүн бүсд ч сайн төгсөн шүү. 9-өр төгсөн. Өөр урагшлаад их найдвартай өргөнд. Ер нь тэгээд хүн мордоо за энэ чи яг бол гэдгүү маа. Бүгдийг л харагдчих байх төрүүлчих байх л гэж уйсаар угаал тэгэл уйж байгаа маа уйж байгаа. Насны морд бас тэгээ хүүхэд дутаад байна шүү. Тэгээ нэг 4-5-аас илүү морж болохгүй л болж байна. Их наснд хэд мордсон бэ танаас? 5 мордсон. За хүрэн мор мордсон. Тэгэл нөгөө алдарт гашаат баяр мордохгүй юу гохоо тэгэл янз бүр л морд. Хүмүүс одоо хурдан хурцгээд зүүн тал руугаа л одоо их чиглэж адуу мал авч яхад та төрсөн нутаг одоо унган нутгийнхаа адуугаар уралтнаа гэд төрсөн нутаг хотон сумаасаа хурдан мөр авчираад л мордуулж яадаг. Гайгүй сайн их насны мөр болох байхаа гэд Архангай аймгийн хашаат сумаас аваргын нутаг гэд бас мөрөө авчирчихсан л байж байгаа. Тий. Тэр Архангай хашаатаас тогтхын бор гэдэг мөрөөр би уралдсан шүү дээ. Тэгээд тэр боржгоны бүстэй ам үзүүлэлт хий. Тэр ер нь бол их хурдан мөр. Дааж би энэ багтаа төрөх юм. Жохон тэгэл би энэ л багтаад байгаа. Тэгээд хотонтоосоо бас улмор авчирсан. Токсмын уул гэдэг улмор над дээр үйдий. Тэгээд тэрийг одоо бас нэг бий болох нь бол хэл хурдан мөр гэж авчирсан. Тэгээд нэг сайхан харагдуулж чадахгүй л байгаа. Иргэжил Архангай аймгийн 100 жилийн Хотон сумын 100 жилийн гэж болох гээд тэгээ яг бас тэнд үүсчих санаатай л байна. Хотонтоос ирдэг чинь бол хиттэй мөр вэ? Одоо ч гайгүй энэ жил чи 9-тэй мөр юм. Залуу идэх тэр насны өв залуу идэх. Нэм өрөн мөр л нэг жоохон. Гэхдээ бас болоогүй. Тэр ч үтсэн. Иргэжил аймгийнхаа 100 жилд
хөрмөртөг очлгүй яах вэ? Тэгээс миний илүүр ганц найдвар орох. Хөрхөмт одоо бүр л болон жилд доошоол усаад тах шиг байна. Намхан жоохон болж байгаа гэж хэлдэг. Их хайрлалтай мөр шүү. Завийн ястад тусгаа мөр гэж тахлыг харж байгаа л тэгэл өөрөө бүр станаг гэр хүн дурлж авдаг мөр бидэн дурлж. Тэгээ баяраа дүү маань над тарангуу гэсэн. 2 жил улс 16 гардаг үтсэн шүү дээ. Тэгжил яваад байгаа юм. Хайрлаад одоо зөвхөн хүрэн мөрний тухай таач биш ер нь бас морин дуртай хүн зан хүлээж лээсэн баг. За нөгөө хүрэн морин жил 100 жилээр морж байгаа яаж тавих л доо гэл те. Гэхдээ тэгээд одоо энэ хүмүүс чинь нэг юу гэдэг одоо за жоохон гатуухан л байт юм шүү. Болохгүй та хайрлал заа чи болохгүй шээ. Отооч болно ингээл тавьчихгээл багтарч чадахгүй л байгаа нэг ганц нэг хөлс мөс дутуухан шиг. Жижигтэр чи ярьдэн шүү дээ. Жоохон хайрлаг үзүүлчихэд байна уу? Одоо бол ишүүлгсээрээ бол татхна одоо бол гойн тэгдгүү мэн. Одоо уяа даадмаар манай хөрмөрийг хэлэх юм. Нөгөө скватерт чи эсрэг тавьж гарна гайхгүй юу? Энэ нөхөө ерөөсөө л ядтай яваад идэх юм байна. Хөрхөмтэй хайрлаад идэх. Тэгээ бас хайрлж харч одоо ч хөрхөмтэй явах бай. Суулчлаа. Эцэст мөрдөө харахаар хайрлал. Хайруурал. Хүүхдээсээ л дээр дор болчиход. Хүүхдүүдээ тоохгүй мөрдөө тоогоол тэгэл явчих юм да. Тод манай сэтгүүлийн зочны ярилцлагаар тантай ярьж хахад таны нэг хэлсэн үг их сэтгэл тод үлдсэн мэдний. Би ер нь адуу та олон адуу авдаг. Тэг ер нь адуу зардгаа одоо танаа уян дээр чи их л олон адуу авах гэдгсэн. Би амьдралдаа адуу тавихгүй зарахгүй гэж ер нь өөртөө тангараг өргөсөн хүн байгаа юм. Одоо миний бэлгэнд ч өгөх дургу гэж ингэж ярьжсэн л да. Өгөөгүй шүү би бэлгэн наваг жах улсууд муу хэлтгэл баг. Өгөхгүй гэж юм аа. Тий. Юу хөөтэй. Өөрөө би сонгоод өөрөө хайрлаад авчих юм. Жамаараа тэгэл дуусах. Харин надаас хүүхдүүд яаж уралдах юм? Яамаар байх юм? Тэрийг бол хүүхдүүдийн сонголт байхгүй юу? Би бол зүгээр жимээрээ л явах тэр адуундаа л явж байна. Тэгэл өөрөд чинь над шиг бас хөшрөх тийм чамайг идэл нөхөөс бэлгэн ч өгөхгүй л гэж анханасаа тангараг өргөцсөн юм л дээ. Зарах утгаа бэлгэлэхгүй. Тий. Хайрлцсан бол өөрөө бас яаж болох вэ ч ёстой болохгүй шүү дээ. Тэгчил бат. Тэгэд энэ тухайгаа яриад та тайлбарыг нь болохоор үгүй тэгээд тэр одоо тэр сайхан одоо би өөрөө авна гэчихэд өөр хүнд очиод бас завуугаач үлээ яагаач үлээ ямар ч эзэн таараа үлээ ер нь одоо морь заваахыг бол би их үздэг юм а гэж ярьжсэн. Гол нь тэр тий бэлчээр нь одоо өстэйч байх юм уу 2-3 өдөр услахдахгүй ч байх юм уу чи бас хэцүү шүү дээ. Хурдаг нь ажиллаач өгөөч юу тэгээ санаа зовно. Тэр маань яаж яддаг бол аюул бол тэгээд хүндээс араас нь сураад зайлг бол тэг учраас зүгээр өгөөгүй байсан л. Тэг учраас манайхан ч танад танддаг ч ба тэрээс ерөөхдөө л мэдчихэж шүү дээ. Одоо чигийг лаац тэрнтэй ч юм яах. Одоо сайхан үрээнүүд азрах тэрний төлөвд гэж хөрхөн нот гараад шүү. Би ч одоо намтгийн урлагийн пэдгор гэдэг азрагны төлөвдөр хийсэн. Одоо бол хөрхөө юм. Тэгээ харахад их хөрх юм. Тэгээд өөрөө өөртөө сургаад байж чаддаг ш. Тэрийг унаашгшаад байж чаддаг ш. Тэгэл байж. Одоо өстө тэгж байгаа хоо унган бага дунд бол түрээд гараад ирж байгаа хөө. Тий. Тэрний чинь төлөвд азраг болчихгүй бүр. Гэхдээ нэг суул хэр ээж байж идэх чи хөр хідөө гэж бодоод. Тэгээд нөгөө юу зөрч азраг болцсон. Нөгөө нэг юу нэг төрүүлжсэн халзуу өрөөд сүү халзан гэж нэрлэж тэр азраг болцсон. Нөгөө галтараа азраг тавьсан. Ингээл үеийн тгүүлэг азраг нот. Тэгээд эдэн чинь дааруулад ганц 2 гүү тавьчмаар баг. Тэгээд бас зүгээр байцлахгүй нэг 2-2-ыг чи яаж хүү гэ хураалгасаар байтлаа. Дээр үед бол чи 2 азраг гадууртай айлч доод болчихсон. Тэр шиг л юм болох гэдэг тийм одоо яа. Бас засчиж болохгүй өөрөвдөд. Би яга аль зүрэг юмар болгосон. Бус нь ер нь засаатай яваад байгаа шүү.
Гүрийж за ярд за явах чи та. Нэг сайхан мөр болно гэж байгаа л тэгмээр болсон. Адууны толгой ер нь хэд хүрж байна? Хаагуур нутгалж байна. Олон адуу өсгөн сайхан. Олон адуу хураагаал ингээд явж байгаа ч ядчил ингээд хаяанд нь загт нь байж байгаа чинь л жаргал шүү дээ. Гэхдээ одоо нөгөө адуу олон болоод бэрхэрийн бэлчээрийн даац гэдэг асуудал чинь бас хурцаар яригадаад байгаа. За яг адууны Монгол ёсонд бас нэг цэрлдэг гэдэг үг байна. Тэгээ би дотроо бодох юм. Би тэд адуутай гэж хэлэх бас болохгүй хаа. Сайнгүй хаа гэж үү? Би зүгээр тэгж бодож яг уу. Угсрал адуутай тодорхой. Тэгээд адуу байгаа. Тэгээд сайхан бэлчээрлээ тэр даац маацанд миний дээр ичнэх нөлөөлөөгүй. Гайгүй зөв байгаа ш. Тэгээд очиргүй нэг тийчний адуу байна. Тэдэ азар адуу байна. Тэр үеэр нь бас нэг тийм хөгсчүүдийн яриа. Тоолдгүй юм. Айрагчсан улсад гэнэ. Энэ бол мөр үйж байгаа хүн айрагчснаа тоолдгүй юм гэдэг. Нэг тиймэрхүү нэг тийм цэрлдэг. Бас явагдчихсэн шүү. Хүүхэд багт л чагнаж яхад. Тэгээд таах нь бол яг тэдний азар адуу тийчнээ тооны адуу. Тэмдэглэж гэх яг юу ер нь бол хэд адуу байх нь байгаа. Тэгэл тэрний толгойлогч нь одоо миний пэдэг бор азрагш намдгийн өрлөг. Тэгээд тэр маань жоохон өлмөтө би тэг аваад азрах тавьсан. Тэрний төлийн төлүүд гээд гараад эхэлж шүү дээ одоо. Сайхан байцсан гүнүүд тэр. Тиймээс. Тэгэхээр бол таны хувьд л нөгөө үржил явуулахад гүний болоод азрагны тоо толгойн хувьд л ер нь хангалттай юм байна. Мэргэжлийн үнээс зөвлөгөө авч гэнэ үү? Эсвэл одоо нөгөө малчхан өөрсдөө одоо ингээл малч ер нь уяачд бол дор бүрнээ л өөрөөрийнхөө үржил хийж штэ. Тэгж гэнэ үү? Үгүй ээ, би тийм зөвлөгөө нэтэр юм ярихгүй. Одоо жишээ нь би ууралмарны шаргагүйгээ хараа зэргэн давраалах жишээ. Одоо халиурааныхээ шаргагүйг угандаа өгчдгийг гэдэг юм. Гэхдээ өөрсдөө зүгээр дотооддоо яриад хийж байгаа болохоос тэрнээс зөвлөгөө нэтэр үржүүлэх. Тийм сүртэй яасан юм болов. За улсад халдсан соёл аригдаад бусад насны мөрд ер нь хэдээр тогсон бэ? Улсад ч нэг л 10 хэд мэдлэгээд байсан шүү. Тэгээ өсүүдээс чи бас 6 7 8 голцоо нэлээ идэв хүчлээ шүү. Зүүн бүс рүү ганцхан хүрм өрөөл явуулсан уу та? Хүрмөрөө мөлөө онгортойгоо явуулсан. Мөлөө онгоронч баг 80-аар 100 гарсан баха. Тэр чинь 400 хэдэн мөр тавьчих шүү. Зүүн бүс өтгөн болсон байна. Эсвэл том наадам боллоо шүү. За тэгээ мөр тугаа явчих. За хөрмөр байна хөрхи. Хэцүүч юм байд гэсэн чинь 9-өр орчих юм. Тэгээд мөлөө мэн нөгөө өрнийхөө урд байгаа зэх гайгүй мөр шүү Монгол мөр. Би нэг мөлөөг бас хавар дээр сүхбаатарын юунд авчихсан юм аа. Чухлан чарахтаа. Тэг тэгсэн мөлөө нуртаа хүрн нартаа ирчихсэн байхгүй. Мөлөө нуртаа ирнэ гэдгийгсэн чинь тэгэл их юм л ноён нуруугаа харуулаа хүрн нийслээд мөлөө жахаараад ирчихсэн. Хөрмөрч ялч балттай мөрөлтөө. За төвийн бүс энэ жил бас бүсийн уралдаанууд нөгөө уралдаанууд хоригдсан байж байгаад энэ жил бүсийн уралдаанууд нэлээд олон газар боллоо. Та төвийн бүст уралдчихсан. Би ганцхан налгах талбайд явсан. Нэг түрүү нэг ариг хүрсэн үү? Тий, их насны мөр төрүүлсэн. Тэр соёлоо мөчүүлсэн. Тэр туулай хээр гэдэг их насны мөр туулай хээр тийм ээ? Туулай хээр. Энэ ямар удамтай адуу вэ? Ямар амжилттай адуу битүүмөр юм уу? Энэ амжилт нь манай тэр унаг над дээр гсэн. Тэгээ ах нэг бас тэр хэдэн онд байна та одоо энэ унаг гэхээр чин 4 жилийн өмнө хэдэн гүү авсан. Тэгэл энэ Сүхбаатарын шээд орнотын цагаан байвс ирсэн гүнээс гарсан унаг байхгүй. Хээлэн дэрсэн унаг. Тийм манай дээр гарсан унаг. Тэгээ өөрхийн жил болгон л үед идэв шүү. Тэрнээс нь хойш үсэ. Тэгээ энэ сая төвийн бүст их насантай байд. Сайхан төрүүлсэн. Энэ жил хэдэн мөр юм бэ? Үгээс одоо соёл мөр ихгүй уг нь. Зөв. Тий. Тэгээ нэг улсад шүдний асуудал гараад. Хүн чинь өөр дээр гарсан юм шүдийн үздэг юм биш. Бас нэг тийм насыг мэдчихэж байгаа болохоор энэ чинь соёл юм. Шүдний заал ингээ оролцсон. Энэ чинь соёл. Соёл нь морд бас уягдсан байна гин. Юу гэж чинь болт юм. Нөгөө өндрөө бодчихгүй.
Тэгсэн чи үгүй шүдээр өгчих бил. Тэгээ хөөх түрээд шүдгэнэ. Тийм. Чамд тэгвэл бүс их насан тавина. Гэсэн тэгэл их насан тавиад төрсөн. Тэгвэл битүү юм байна те. Урд нь бол уягдчихсэн ч гэсэн амжилт амжилт байхгүй. Харин тийм баха. Манай дээрээ л уяад идэв. Ер нь хүнээс нэмээс сонгоо могонд бол их сайн байд шүү. Ер нь л за энэ та хөвгөдэй л гэд. Тэг яг л хөр хийж тэгээ би ч 3 жил өссөн байх гэдэг ш. Урд нь. Тэгээ гавтай яг ус бүсдэг жаардаг. Халдсан соёлын тухай бас асуугаасаа гэл мөр сонирхож төсөж байгаа бах. Халдсан соёлыг яг би энэ алтан учраас авсан. Монгол улсын алдарт байж. Тэр бат юм лээ. Сэрэгтрийн баяр сайхан. Баяр сайхан хүний нэр тогтоо. Тэр хүний талын оруулж барах гэдэг шиг. Би чи инжлэх сайн соёлтой нөгөө туулаа эртээ хүн чинь гэдэгтэй байсан шүү дээ. Туулаа ярээ түрүүнд халзангаа алдна гэж бодсон байсан чи. Туулаа ярь нь болчихж байгаа байхгүй. Тэгээ халзан наригдсан. Тэгэл ер нь бүх насанд л мордосмоор харах юм даа хүн чинь. Стан хэцүү байт. Тэгээд за энэ маань яадаг бол нөгөө бичлэг өвчгөө сууж их юм шүү дээ. Баяраас ч бид нар чинь. Тэгээ утсан дээрээ болоцолтаа, телевиз дээрээ болоцолтаа. Тэгээл сууж. Их хурдад хар азаргал мордулсан юм. Их хурдад хар азарга хөрмөрөө мордулсан баха. Хар азарга маань 12-оор төгссөн шүү. Тэгээ хар азарга авчираад чи яаж ийна гэ. Тэгэл нөгөө юунд бас зүмс төвийн налах тавьж хар азарга 8 билүү. 6 билүү. Шин дээгүүр төгсөн юм тий. 6 билүү 8 бил. 8. Тэгээ би ч тэнд чинь энэ налахын ус чинь 6-гаар ч бас 2-3 төгцөө. Тэгэл 7 8 9 л гэдэг шүү. Та ер нь ёстой л нөгөө мордуудаа хайрлаж яхан дутаагаад л байгаа хүн юм да. Тий. Харыгач бас тэгт юм тэгтээ яг. Алийн чарсан л за ер нь хэлж чи юм шүү байлгаа. Тэгэл жоохон тэгэл. Одоо энэ хөрмөөр хайрлахгүй. 100 жил тарина өөр. Дутуул байд тийм ээ. Даваа хот тод манлаа тэг хэдэн онд мэдээ нэг уулзахад ярьж сүүлхэндээ наран хонгор төрүүлсний дараа юм бол одоо нэг ярьжсэн. Гэхдээ ер нь ингээд нөгөө нас ахихаар морио хайрлаад бас үеч чадхаа байдаг юм биш үү гэд нэг ярьжсэн. Тэр бас ортой л үг юм байна. Тэр дундуур нь үглээд энэ болохоо л шүү. Энэ одоо боли. Ингэсийг л мартуулъя гэж байна. Тэн дээр алдаа гараад. Гэтэ яг болчихлоо. Мордууд нь орд юм аа. Тэрнээс би ч бол яг тэр өгч их үнэ. Жол харахаар за одоо энэ маргааш энийг зүрх ингээл морооч хөдлөхгүй шүү л гэдэг байгаа ш. Тийм болцдог залуу байна л да. Морин уралдаан идэвч гэсэн одоо ер нь морины үеэ жигд сайхан болцсон. За ер нь хаа сайгүй хурд тарцсан. Одоо тэнд л одоо өмнө нь бол зүүн аймагуд л хурдтай маа гэжсэн бол одоо эн чинь зам харгуудад бүтц төгссөн. Хаанч дорд морил байж хаанч очицсан л байж байгаа. Уяачдын эрдэм ухааны хувьд ч гэсэн ер нь жигдхэн одоо сайжирчихсан энэ байгаа цаг үед жил болгон тогтмол 2-3 за түүнээс дээш айраг түрүү аваад байна гэдэг бол бас олон зүйлийг олон хүчин зүйл нөлөөлдөг байх л да. Хэмэр хүч хөдөлмөр гүйцэтгэл буян заяа юутай ч холбож үзэж болох л баг. Өнгөрсөн жилийн тухайд бас манлай зүүн бүстэй сайхан наацсан тийм ээ. Тий. 3 айраг. Өнгөрсөн жил чинь дээр насанд одоо нийтдээ бол 3 айраг. Нөгөө буган маань гараад өчтдөг байдаг. Одоо ямар хэлж чадах вэ? Татаад хийл орлоод тахаас намар очоо хэлж болдог бол татаж явуул гэмээр байл. Тэгэд гараал хөтөлсөн шүү дээ. Тэгээд тэр том барай төхөж байгаа л тэгэл нөгөөдөлтэй дайрсан баг. Их бол хөтөлс тэгээд болж л өгвөл чинь 3 дээр л дарчих штэ 5 дээр хачаал дарчих гэмээр. Тэг хэл хүнжил байхгүй ч яг тэгэл хард суусаар байгаа. Тэгээ араас халиу биш халиун сарн орж ирээл сарн дөрвөлөд буган тавлсан баг. Дараа нь халиу өрөө мэн хязаалан дөрвөлт өгсөн. Тэгээд 3 айрах авсан болсон. Дээд нас 2. Би одоо сайн ингээл нэвтрүүлэг эхлэхийн өмнө сүүлийн 6 жилийн дотор улс улсын наадмуудаас 22 айраг төрөвөртөж Монгол улсын манлай уйч залан дээр бэлгэцэн ингээл тэгэхээр зарим хүмүүс бол за энэ хүн ер нь сүүлийн хэдэн жилэл сайн адуугаар нааж байгаа юм байна да гэж бодох бах. Гэхдээ яг үнэн нь бол та одоо Монгол төрийн наадамд мордуулаад лавсрынгийн гэдэг нэртэй хурдан хөлгүүд морддог болсноос хойш 40 жилийн да 40 жил өнөөдөр яг өнөө жил 40 дахь жилдээ очирч байгаа.
40 жилийн хөдөлмөрийн өршөм сүүлийн 6-7 жил гарч байна гэхэлэр морь их бол бас амаргүй хөдөлмөр юм аа. Ер нь ч төвчээртэй хичээнгүй хүний хийх зүйл юм а гэдэг нь ойлгогдож байгаа л да. Тэгээд та бас нэг онцлог нь бол Монгол төрийн наадам буюу үндэсний баяр цэнгэл наадамд үе дамжин морь аригдуулж байгаа цөөхөн хүмүүс юм. Ахын төрийн наадамд морь аригдуулж таны аав Дуламсран гэдэг хүн Монгол төрийн наадмаас нэг төрөө 3 ариг хүртсэн байдаг юм билээ. 3 аригийн нэг нь аман хүзүүний амжилт байдаг. За мөн ах одоо Пүрвсрэн гэж хүн Монгол төрийн наадмаас нэг төрөө нэг ариг хүртсэн байдаг. Тэгээ ер нь бас нэг адуунд энэ уяач гэдэг энэ морьныханд бол энэ удам хөвшил гэдэг юм дээдчүүл гэдэг юм нь альж талаас л их чухал юм а гэж бодож байна. Та манай үзэгчдэд өвгдээцийнхаа талаар, аавынхаа талаар мөн одоо магадгүй түүнээс дээш үед ер нь танаахан хэдэн үеэрээ морь олж үйжээс ус энэ талаар бас ярьж өгөөч. За миний аавч Арднагийн Дуламсран гэж хүн Арангаа аймгийн хотон зам. Миний ээж болохоор Очрын Догоо хүү гэж бас Арангаа аймгийн хотон зам юм. Ингээд зөвөр би аавхаа тэр дээд үе мүй тэр морь үйжсэнийг бол мэдэхгүй. Тэгээ манайх чинь Улаанбаатар хот нүүжрээ манай аав морь уяал. Би ч хүүхэд бас мэдэхгүй. Одоо бодоход оролцож явах юм их байсан байна. Асууж явах юм их байсан байна. Ердөө тэгж ийсэн. Тэгээд миний яг дээдлэх чи би ихээс 8 муула би айлын баг нь баг. Тэгээ яг нэг аавасаа шимарч байсныг энэ төрийн наадамд энэ нэг тасалчихгүй л явж байгаа юм. Гэт би чинь 82 онд маах морь мартуулсан. Тэгээ лавгсран гэрээ Барцааны лавгсран гэж яваа шүү. Тэгээд буурлмаар аригддаг жил харин Арангаа аймгийн хотон цум арай гэж бичүүлсэн байсан байхгүй. Тэгээ би нэг бас тэр өдөрж яг ороод ч нэг 10 морь бүртгэхэд манай ах очи бүртгүүлсэн чи Арангаа хотонтой лавгсрангийн буурал бүртгүүлээ тэгээ аригдсан шүү. Тэгээ би тэрнээс хойш аав ээжхэн нутаг Арангаа аймгийн хотон цумаараа явж байгаа. Тэрнээс би чинь Барцааны хөвгөлтэй. Та чинь Баян зүгт дээрээ төрсэн байдаг үү? Энэ тэр ч одоо бас нутгын Баян зүгт болчиход байдаг. Явдалтай шүү дээ. Одоо энэ Улаанбаатар төрсэн гэдсэн. Одоо тэр захад төрсэн байна. Цааталт нь Баян зүгт сум хүн байна. Тэндээс гэрчлэгээ авсан байна. Надыг. Тэрч би ч одоо төв аймгийн Баян зүгт сумыг гэрчлэгээ төв баг. Төрсөн. Улаанбаатар хот төрсөн. Одоо яг өнөөдрөөр байх юм бол Улаанбаатар. Тэр тухайн үедээ болохоор та ерөөсөө л 22-ын тавчааны илүү төрсэн байна. Баян зүгт нэг очиод үзэхээр бичиж өгчихгүй. Өөртөө бас тэр. Тэгээс үлдээ Арангаа аймгийн хот. Тэгээ ер нь бас зөв юм байна энэ хүн аав ээжийнхээ нутаг усыг дуудуулж явах чи одоо нутаг ус баярлж бас сайхан байт юм шиг байна шүү дээ. Ер нь бол би Арангаа гэдэг нь тодорхой л. Миний аав Арангаа, ээж Арангаа хотод хоёулаа. Тэгэл одоо би бас нэг тийм бэлэг тэмрэлтэй учирчаал үний тавилын юм да. Тэгээд тэр морвихыг бол уг нь дасч хэрэггүй юм бол гэж би нэг сэтгэсэн юм л дээ. Тэгээ яг би ч бүртгүүлчихэл тэгэл уралдсан шүү дээ. Оо янзын хичээл тэгэл 12-ны орооч юм ачаалж байгаа нэг морин дэрхтэй. Тэгэл явдаг байсан чи. Анхол өөрөө морин шүү дээ би чи. Бацин даваа нэг 4 жил даваад 5 дахь жилдээ бас энэ том өд хөвгт болохгүй гасагчижсэн баг. Тэрс морин жил дөрөвний голоорч таталжсэн. Ачин даваараа тавьжсэн хөвгт байхгүй. Таны хүүхэд ахуй цагийн тэр ер нь хүүхэд насны дурсамж их тод үлддэг шүү дээ. Бага насны холоо тэгдэггүй. Тэр үеийн наадам ер нь одоо ямар хуу болдог байсан юм? Тэр үеч одоотой ч адил жаахан цотруудын наадам шүү. Зэ шороо тоос жаахан тийм баха. Юм бол дотоорыгаа гуйч шүү дээ. Мөрч айгүй бүдэлж ийсэн намайг унж яах. Энэ ямар сайн дээр нөгөө энчэнэ 3 төгрөг 5 төгрөг эсвэл энэ малгааныхаа араар хийчих. Очоо нэг цэрэгт хурж хүрлээл бол тэрийг өгөх гээд байгаа шүү дээ. Бас нөгөө жоох эртхэн тавиад гараа битээ бариад гараа гэмар. Бас тэгжсэн шүү. Тэгээ тэр үе тэрийн шовгуур малгааны энэ арын энэ мод одоо энэ зүгээр арай л сорив суугаагүй дээ. Тэг чангалахгүй л ард чи очдөг байсан. Тэг ингэж яагаад энэ ардаа их чанга юм. Тэг энэ голдоо модтой. Тэгээд 5 гушуутай гэд чинь тийм алгаатай уралжсэн баг. Нүмерхтэй. Тэгэл сүүлийн жилүүд чинь нөгөө баахан шилбүр уурахтай зэргүүд тавьж гин өстө зөв боллоо гэсэн. Бас дийлэхгүй гэж хэлсэн. Бидний санаад байдیں۔ Тэгжэл мөрөмжсэн юм байна. Тэгэл төрүүлэл юу юм гэсэн чи одоо бол тэр чих сайхан шин.
заавал тэрний хараар орлоо ирэглээ ямар ч юу байхгүй. Тэгж унжсэн тэгээд тэр тухайн соревтол тэр мод их үрж ийсэн одоо их сайхан зөвлөх юмар хийчихгүй. Яаж юм тэрийг бас бодож л байлаа. Тэр л бодогдчих юм. Тэр үеийн уралдаан хүүхдүүд бол ястаа дурд өөрийнхөө хүсэл эрмэлзлээр тэгэн шүү дээ. Тэнд үлээсээ тийг л унах юм өрөөч. Өглөөч маргааш ярмаг явах юм бол тэр нойрмоор өрөх байхгүй шүү. Тэр зүйтэл явц тийм л байсан. та бас нөгөө аль хурдан медаль тэрийг гэдэг үү? Гүү би тэр медальт халиуны ном. Унахад. Халиуны хадуурдаг мөр байсан. Тэр нь хадуурдаг. Нэг Тэр нэг номх юм аа. Аа. Одоо бодоход тэр мөр нэг номхон тэгээд би ч нэг халиуныг 1-2 жил унаа тэгээд медаль тэгээд 2 томоо медаль 3 медалууд байсан юм надад. Хуучны медаль сайхан том медаль байлээ. Тэгээд тэр бормор амуу үзүүлдэгч би унаагүй. Одоо энэ димбэ мэмбэ цэнцэр ингээд хүүхдүүд бай. Хүүхдийн багт одоо шүүр өгсөн болсоод эднүүд унжсэн байхгүй. Ах медаль тэрийг унаад барайнд орж байхад би медаль халууныгаа унаад нөгөө хадуураад л гэрийнхаа гэртээ ирдэг байлаа гэд та нэг ярьж байна. Тэр чи ирээд нөгөө уян дээр зогцчихдаг байхгүй. Гичин дээр ирээд. Айгүй урт дээр зогцсогод би тийшээ гараад харчихдаг байхгүй. Заавал ойж. Тэгэл манай маа энэ олон улсын найрамдал цэцлэнгийн Баянгол дандаа сунгай. Энд мөрөө үйдэг гэсэн. Тэрэл очиад өгдөг тийм л байсан. Тэр чи ирээл тооромслон гот нүсрээ явж байгаа байхгүй. Манай маа чинь хүүхд заавал юм боллоо. Энийг энээс өөр хүн дийлэхгүй байл гэдэг. Бас нөгөө тэгээд байгаа. Тэгтээ юу гэснээр дийлэхгүй тэгээд гэрийнхээ гадаа ирээд зогсчихдаг байсан. Одоо манай тэр найрамдал цусланд мөр үйжээс улсуудын хүүхдүүд их байна. Одоо энэ Жигжугаан Бата, манай Май Жаргал нүч эднэр чи үе мөр их ундаг байсан байхгүй. Тэр Гамбаа бай. Биднүүд л тэгж их мөр үйж унж ирдэг тийм байсан. Би тэр халиу мартгаа их хадуур. Тэр ч хадуурх биш юм байна шүү дээ. Би одоо бодож байгаа. Яг тэр зөв. Найрамдал цуслангийн ам өгсөөгөө бүр ихэн татна. Манай гэр яг голд нь боргошууны өгшөө дээр байсан. Чи яаж мөр гэрийнхээ хажуугаар гараа явах вэ? Тэнд дээрээ зогцсохаар энэ очиадаг нь би уян дээр их чинь гэдгийг ямар ч мөр сэтгэж байхгүй. Би одоо яг газрыг хараад бодохоор тийм байхгүй. А гэр тэр даван дээр байсан бол яах ч биш. Тэр мөр. Тэгээд одоо бодох тийм л юм байна. Гэрийнхээ хажуугаар гарч уралдах мөр ч хэцүү ш. 1900 тэгэхээр энэ нөгөө барих одоо уяагаа сонгохдоо хүртэл байж одоо их болгоомжтой бодолтой хандах хэрэгтэй байгаа юм л да тийм ээ. Замын дунд ингээд уяатай бол би яг тэр үрэл татчихдаг болохоор олон мөр замаас гараа явцсан юм тохиолдлууд байдаг шүү дээ. Тэр чинь ер нь бол уяачд бүгд мэдээд байгаа даа. Нөгөө барайны газар энд байна гэж чинь заавал энэ талтай буучих хэрэгтэй байхгүй. Тэгвэл жоохон тутвал тэр хойд ингэт байх юм бол өөр хийдэж бас лам тийм болохоор ийшээ явжсэн дарвал ийшээ бол хурдан зогсно гэдгээ ухаарад. Уяачд бол тэрийг одоо сунгаа хийсэн ч гэсэн нэг тиймэрхүү л болохгүй болчихдог. 1979 он буюу ардуу хувьсгалын 58 жилийн байр наадамд хол шудлан төрүүлсэн байдаг аав танартай. Улаанбаатар Бартцан гэд байж байдаг. За бормор амуу үзүүцсэн наадам гээд байр наадмын цуунаас ахаар 1970 он буюу ардуу хувьсгалын 40 жилийн байр наадам 49 жилийн байр наадам. Зөв үе. Зөв. Тэр бормор ч яг цаг үе одоо хэрвээ яг яхахлаар онс нөгөө овг нэрийн ч гэдэг юм уу хариаллын тухай жоохон зөрөөд идэг юм байна. Тийм. Манай аав чи хуучин баян зөвт гэж их уралдсан байна. Гачуурт гэж уралдсан байна. Гачуурт жаах гачуурт байжгаад нэг өдөр Бартцан гэж салцсан байхгүй. Тэгсэн манай энэ хойдлын Улаанбаатарын хойдлынх нь Бартцантай ороод энэ зүүн тал одоо хаагуурч хуваацсан. Гачуурттай орсон байна. Гэвэл бас Бартцаны байжулж байгаа. Гачууртыг байжулж байгаа. Энэ талаа уяхлаар 22-ын тавчаа талдаа уяхлаар баян зөвт болчиход байгаа. Тэгж бүртгэж ийсэн юм байна. Энэ бормор хандхад Бормор нэг манай аав ханиаруулж хат 2 мөр нооронд өгдөг байсан. Тэнийг айлын мөрийг хараад байсан. Нэг сайхан бормор нооронд яваад их ингэ. Тэгээд тэр Бартцаны дарга нэг завхныг илүү хүн байсан гэсэн. Манай аав нэг ирэхийг хэлсэн гэсэн. Гэхдээ би ч бас яг өвчтэй живчдэг. Гэтэ тэр хангууд тэрэнд өгöd байгаа борморыг надад өгч ийж. Би улсад уйна. Тэр улс гэж ярих мөр шүү. Гэсэн тэгсэн чинь нөгөө 100 нөгөөдгий чинь бацилгийн төлөвцөө хийж хэвтнэ гэж шүү. За энэ бормор. Энийг үйл би нэг улсад байдаг гэсэн. Тэгээд өгсөн манай аав дээр байжгаад одоо тийш нэг улсын мөр байхгүй юу? Хараагаар ярил. Тэгээд уяад улсад амууч гэсэн гэж.
Тэгэхээр манай аав бол морь таньжсэн. Идэвчлээ. Тэр хонд яваад нормонд яваад таамаар тэгээд гасилхэн зүтгэжсэн. Тэрийг хараад энийг л би нэг надтагчийн зам. Тэгэхээр ч одоо хоньны нормонд 2 морь авах нь шүү дээ. Тэрэнд бормоор аваад уяад улсад амаа үздэг. Тэгээд чи нэг хэсэг нэгдлийн мор гэж шуугаад, улс мор гэж шуугаад янз янз нэр өгөө шуугаад ийсэн. Тэгэл тархицсан баг тэр. Зүгшин морь өсөй гэсэн. Дараа шүддэг юм байна аа гэжсэн гэж. Тэг чухам өгсөндөө дээж байсан. Хин гэж хүний удам яддаг байж байгаа. Тэгээд тэр сангаач хүн оронд очиж тэр мөрийг бол судалгаа байхгүй. Тэгсэн л гэж ярьд. Жанчви хул гэж бас нэг цуутай хордон хул үгүй. Тийм ээ Монгол улсын түүхэнд хул ураг шүтлэн байхад манай аав гэж улсад төрүүлсэн. Тэрнээс хойш чинь хэд толооч харагчгүй. Тэр медаль талиун гэдэг нь юу нэ хайж. Тэрний удам одоо би асууж байгаагүй байх юм. Манай энэ ах нар энэ төр мэдэх байхаа би бас асуухгүй юм хөөрөхгүй. Фермерч тун урдмаар гэж ярьдээ шүү. Тэр халиун морин чухам улсад дөрүүлсэн юм уу, тавлцсан юм уу? Хээр нь бас яац. Би хээрийг гурвалсан болов гэж боддгийг. Дотроо бол тэгэл тийм л юм мэдхээс над тэр өөр удам өгсөл мэдх юм байна. Одоотой адил тэр үе чинь орны удам өгсөл их ярихгүй. Үндэсний өв соёлыг дэвлэгч дэдиш. За тэгээд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулах. За намайг Отгонбаяр Оюн гэрэл гэдэг. Би Манлай цэгмэн онлайн малын мисангийн малын хэмж байгаа. За манайх болохоор нөгөө даваа талын гэх юм бол цахимаар захиалах боломжтой. Тэгээ мөн түүнээс гадна ирж авах боломжтой. Тэгээд цахимаар захиалгын даваа тал нь гэх юм бол манайх нөгөө онлайн байгаа. 24 цагийн хүргэлттэй. Тийм учраас нөгөө онлайнаар ороод цагаа хэмнээ төгжрлээс үүдээд хүргээлээд авах боломжтой. Бас даваа талынхаа хувьд гэх юм бол манайх онлайнаар захиалах юм бол 5 үеийн хөнгөлөлтийн урамшилтайгаа. Мөн түүнээс гадна нөгөө нэг сар болгоно одоо улиралтай бид нар ингээд аян зохион байгуулдаг. Одоо болохоор манай дээр адуугаа харилгээд аян явж байгаа. Тэрнээс хамаарад онлайн дээр бид нар захиалга хийх юм бол нэг бүтээгдэхүүн дээр урамшуулалгаа зарим үедээ бүтээгдэхүүн зарласан байгаа. Тэгж авах боломжтой. Гар утаснасаа болоод эсвэл компьютероос орж захиалах боломжтой тий. Тий, гар утаснаас олон компьютероос ороод захиалах боломжтой. За захиалагч маань хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүнээ сонголт хийх боломжтой. За нийт одоо 200-аад гаруй нийт төрлийн бүтээгдэхүүн манай вебсайт дээр байгаа. Манлай цэгийн ингээд тэрнээсээ ороод 6 төрлийн категоритой тэрнээсээ сонгоод захиалаад авах боломжтой. 6 төрлийн категори нь юу вэ? За 6 төрлийн категори нь болохоор эрдэс стамин, эм бэлтгэл, паразитын эсрэг, хурдан морины, тэгээд багаж хэрэгсэл, зөвлөгөө мэдээлэл гэсэн байгаа. Бас тэндээс ороод одоо сахуус хэрхэн урдсан сэргийлэх вэ? Тэгэхээр манай уяачдын хувьд ялангуяа хөдөө орон нутгаас хандж байгаа уяачдын хувьд бол тэр болгон малын эмчтэй холбогдож амжихгүй. Тэгэл ядууныхаа шинж байдлыг харж агаад л энэ ямар эм тэжээл бэлтгэл хэрэгтэй болох юм бол эсвэл хоорондоо зөвлөх байдлаар сонголт хийх нь би нэлийн давмгай болов гэж бодож байна. Тэгэхээр яг тийм тохиолдолд оншоо гүйц тодруулаагүй ерөнхийдөө юм баримжаа таамагн дээр сонголт хийж байгаа хэрэглэгчд маань танай эм зүйчэд зөвлөгөөх боломжтой юу? За миний түрүү ойлгосноор бол бас антибиотикийг бас жор олох хэрэгтэй байна тийм ээ. За тэгэхээр манайх болохоор ингэж байгаа. Одоо манай 77220404 гэдэг шугам байгаа. За утас энэгээр холбогдоод одоо цаад нөгөө орон нутгийнхаа эмчид болно одоо хөдөө орон нутгаас холбогдож байгаа хүмүүс маань орон нутгийнхаа эмчид одоо үзүүлээд эмчилгээ бичээд авсан тохиолдолд манайхаас ингэж эм тариаг зөвлөж яг тэдэс тэдэн хоног хэрэглэнэ зааврын дагуу хэрэглүүлж байгаа гэсэн үг. Мөн түүнчлэн одоо яг антибиотикийн нөгөө хит их хүмүүс хэрэглэдэг малчид маань тэрний хасраад давхар нөгөө дархлаа дэмжээг сэргээг хэмжлэгээ хийх хэрэгтэй гэдэг. Тэднийг зөвлөх юм байна тий. Тэр сэргээг хэмжлэгээ дархлаа дэмжээх нэмэлтээр олгох бүтээгдэхүүнийг битгэхэд болохоор эндээс нь зөвлөх боломжтой гэсэн үг. 21 аймагт 300 сумд бүгдэнд нь хүрэх боломжтой юу? 21 аймгийн 330 сумд бүгдэнд нь хүргэлт хийх боломжтой. За мөн манай бүтээгдэхүүний давуу талууд гэх юм бол Монгол заавартаа хэрэглэгчд өөрсдөө ингээд уншаад хэрэглэх боломжтой. Тэгээ ер нь манай энэ уяачид малчид танах руу захиалга өгөхдөө ямар бүтээгдэхүүнийг илүүтэйг сонгож өөрөөр хэлбэл ямар үйлчлэгийг илүү төлөхөө авдаг юм бэ? Энэ тохиолдолд авж байгаа бас үйлчлэгээ авж байгаа хүмүүс зөвлөх зүйл байгаа юу? Анхааруул сануулах. За ер нь одоо ингээд бүтээгдэхүүнүүд маань
улирлаараа байгаа л да. Одоо нөгөө нэг зуны улирал тохирсон бүтээгдэхүүн гэж байна, хавар намар гэж байна, өвлийн улирал тохирсон бүтээгдэхүүн гэж байна. Жилийн 4 улирал хэрэгжилж болох бүтээгдэхүүн гэж бас байгаа. Тэгэхээр малчтын маань хувьд хэлэхэд бол нөгөө нэг яг бүтээгдэхүүнийг өгөх тун хэмжээнийхэн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй байдаг. Тэгэхгүй одоо нөгөө энэ сайн гэсний эндээс илүү тунгаар өгчий гэдэг юм бол энэ нь өөрөө буцаад тунгийн илүүдэл болно гэсэн үг. Тэгээд тухайн бие организмдаа сөрөг нөлөө үзүүлээд эхлэх бах тий. Тий, тухайн бие организмдаа сөрөг нөлөө үзүүлээд эхлэн гэсэн үг. Одоо жишээ нь хамгийн сонгомжтой зүйл нь антибиотик байгаа шүү дээ. Антибиотикийг манай малчид одоо нөгөө хэд их хэрэглээд идэг. Эмчийн зааврынхын дагуу хэрэглэхгүйгээр эсвэл тэр чинь нөгөө 48-аас 12 цаг 24 цаг гэд үйлчлэгээнийхээ өөр төстэй байгаа шүү дээ. Тэрнийг нь хамааралгүй ингэж хэрэглээд тэрнээсээ болоод антибиотикийн хордлогонд ордог. Антибиотик нь өөрөө элэг бүрийг гэмтээдэг учраас дахиад давхар шинж тэмдэг үүснэ гэсэн үг хүчний. Хэтэрхий нэг төрлийн антибиотикаар дагнан хэрэглэх юм бол нөгөө антибиотикийн тэсэр чанар гэж байдаг. Тэнд нь одоо нөгөө үүсгэж маань тэсэр чанартай олчих юм бол нөгөө тухайн антибиотикийг үйлчлэхгүй гэсэн үг. Тэгэхээр антибиотикийн одоо дасан зохицлоос урьдчилан сэргийлэнгээ сольж хэрэглэх хэвээр өмнө антибиотик хэрэглэж байгаа үед нөгөө сэргээх хэмжлэгийн үед дархлаа дэмжих хэм бэлтгэлийг заавал хэрэглэж явах хэвээр гэсэн үг. За манай дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүд бол одоо garlic powder, garlic honey glucose гэдэг мөн түүнээс гадна нөгөө нэг хорс блок гэх байгаа. Эдгээр нь болохоор яг өвлийн уяаны үлрэлт олон нодод адууны дархлааг дэмжиж өгдөг. Мөн түүнээс гадна энэ бактери эсрэг үйлчлэгээтэй никотин тентер маань сармисны ханд агуулдаг учраас дархлаа сайн дэмжиж өгнө гэсэн. Антибиотик хэрэглэж байгаа үед заавал сэргээх буюу дархлаа дэмжих хэмжлэгээ хэрэгжилжээж нөгөө адууч бай мал амьтан маань илүү үйлчлэгээтэй байна гэсэн. За дархлаа дэмжихээс гадна одоо яг манай уяачд нөгөө адууга тэжээлд оруулж байгаа шүү дээ. Тэгэхээр овёос тэжээл маань өөрөө хүчлэлэг ихтэй байдаг. Тийм учраас ходоод нь хүчлэлтийн шүлтийн тэнцвэр алдагдсан гэж юм байдаг л да. За тэрнээс одоо яг урдсан сэргийлэх зорилгоор манад гастромаг гэдэг бүтээгдэхүүн байгаа. Шинээр. За энэ бүтээгдэхүүн маань 375 1 литр гэсэн 2 янзын савлгаатай. Яагаад энийг ингэж юу хийж байгаа юм бэ гэвэл за энэ бүтээгдэхүүн маань яг одоо хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалж өгдөг. Хүчил шүлтийн тэнцвэр алдагдсанараа ходоодонд хив үсэх, ходоодны шархлаа үсэх, адуу нарийсах зэрэг шин тэмдгүүд илэрдэг. Улмаар нөх хоол тэжээлээ дургуулах ичтэй тэжээлтэй. Тийм учраас энийг одоо нөгөө яг тэжээлд орж байгаа үед нь 7-аас 14 хоногт ингээд дасгах зорилгоор хэрэгжилчих юм бол одоо ходоодонд үсэх хямрал байхгүй гэсэн үг. Ямар тунгаар хөө? За энэ бага адуунд бол нэг 20-30 грамаар өгнө. Бүдэ адуунд бол дунд насны адуунд бол нэг 40-50 грамаар, хэрвээ бүдэ адуунд өгч бол нэг 50-60 грамаар өг. Өвөл зуны уяаны үлрэлт алинд нь ч хэрэглэнэ. Хэрэглэх боломжтойгаа. Үндэсний ус айлаа дээдлэгчдийн дэш компанитай хамтран хүргэдэг сурвалжлагын ээж дугаар Манлай цэгийн минь сангаас та бүхэн төрлөө. Хайртай хурдан хүлэгдэх хамгийн сайн бүтээгдэхүүнийг хэрэглэхээр зорж байгаа үзэгчид хурдан мөрний цэцгэлтнүүд та бүхэн маань Манлай цэгийн минь гэсэн хаягаар орж өөртөө хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ сонгоорой. За мөн өнөөдрийн бидний хүргэсэн антибиотик болоод бусад бүтээгдэхүүнийг хэрхэн цогцолтойгоо хэрэгтэх вэ гэдэг мэдээлэл та бүхэнд ач тусаа өгөх баха гэдэгт итгэлтэй бидний мэдээлэлд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Таны Дуламсран гэдэг хүн бол нутаг орондоо одоо яг Архангай хавьдаа бол бас ажиллаж хичээнгүй ахуй амьдрал бас гайгүй дэшээ гэж нутагтаа үнэлэгдэг ийм хүмүүсийн нэг байсан. Ер нь нутагтаа морь үйж исэн юм уу? Энэ Баян цогт төрөл морь үйсэн юм уу? Нутагтаа үйж исэн байх. Тэр миний зүгээр одоо улсуудад яриад байгаа нь болохоор хөл тэрэг мэрэг хөллөөд энэ хятад руу жинтэйг явчихдаг. Хятадаас зөрүүлээ бараа аваад ирдэг. Тэр бараа мараагаа зарж исэн гэж ярьд юм билээ шүү. Гэрээ тойруулаад хөл тэрэг тавьчихсан. Тэг бараа зардаг байсан гэж одоо яриад байгаа юм. Залуу. Тэгээд сүлдээ чи 8 хүүхэдтэй тэгээд за энэ олон хүүхэд бүгд малчин бол бүгдийг сургуульд оруулна гэж аваасан. Гэж хамлаа нэг өглөө ачаалнаа гэж. Гайх. Тэр өдөр тэрний урд би ингээ явах гэж байна гэж хүн амтны яриаггүй. Тэр нутгийнхан гайхаад синий дүүхтэй тэхгүй. Тэр манай хамгийн том ах чинь дээд сургууль 2-ыг төгссөн. Одоо байна миний ах чинь тэгээд бас 2-3 дээд сургууль төгссөн. Сургууль хэлээр жоох явуулсан юм шиг байна. Пүрвсрэн гэж яг танах эцэг гэхээс 8 л агсан тий. Таны хит ах вэ? Миний яг дээдлэх ах.
Доломсрынгийн бүрөөсрөн гэж хөргий. Залуугаараа явчихсан та тэрнээс одоо байсан бол харин жинхэнэ над байдтай нийлцээ хийж өгөх шүү. Бүр утгаараа морин тэгж явдаг. Тэгээ түүний хүү Батулга жижигэгээд одоо миний морийг хүчээ шүү дээ. Тэр хүү зайл 5 настай үлдсэн тэгээд. Одоо тэгээ ээж мэж нь байна тэднүүд. Миний мор зөр туслаад миний морийг уу яа. Харин бүр овоо яах. Сүнч заавал тийм дэмжлэг байж явна шүү дээ. Ганц бий байж явахгүй. Тэгээ мор 10 дэх хүүхэд сайн байна. Хүүхэд чинь бас уучраа байна өө. Би ч яг хөгшрөөд бодохоор тийм баг. Хүүхэд мор уйж байгаа хүн морны эзэн нэг зарим үед тохироо бүрдээд байна. Хөөхөн гой хүүхдүүд байж. Ирмэлзэл нь би л нэг айрагдчихсан гэсэн. Зүгээр морноос уухт аха хэлээгүй юу би айрагдж байгаа үстэй гэж. Тэр чи ирмэлзэл байхгүй тий. Тийм гой хүүхдүүд харах яахтан тэгээд усаа хүүхдүүд их байна. Тэгээд одоо моринд чинь заримдаа шантрах үе байна шүү. Энэ өөстэй жилийн үн. Энэ цалин мөнгө. Хөөе тэгээ нөгөө за энийг зараад энэ олсон мөнгөөр энэ өвсийг аваа, энэ хэвгийг авъя. Дээрээс нь овоос авчи. Бас ганц хоёр засаж ууран дижэл юу байна гэх юм байхгүй. Хүн чинь бас тийм тал байх юм. Зарим үед бол хэцүү. Үнтэй зэлийн залуу ячд бол явах юм яаж явдаг юм бол шантармаар юм байх. Тэгээ мосоо хүүхдүүдтэй цалин мөнгө гэж өгмөөрэй. Тэгээ бас тэднүүд чи бас гайгүй шиг тэр мэрийн тасалчихгүйгээ тахинсаа. Инхээр л юмны чинь нэг сэтгэл тохироо бүрдээд. Тохироо бүрдэхээр л гайгүй харагдаад байдаг юм гээл хэн бодсоо. Таныхаа профессорын гэж 1985 онд ардын өвсгөлийн 64 жилийн ягаар бор шүтлэн төрүүлгээд за 87 онд хүрэн халдсан байгаа айрыг 5 турталсан. Өөрөөр хэлбэл Монгол төрийн наадмаас нэг төрөв нэг айр хүрсэн. Тэгэхээр чинь за манай аав ингээд төрийн наадмад мөр айрагт болсон. Нэг төрүүлгсэн шүдлүүрээ шүү. Тэнгүүт миний төрсөн ах профессор шүдлүүрээ төрүүлчих жоох. За ингээ хоёр айраг авсан ингээд. Тэгээ би чинь бас нэг үзээд идэх тэгээд хүн чинь бас нэг анхаарал тавьсан юм аюугаа гислэнтэй байт юм. Шүдлүүрээ энд бас нөгөө хоёртойгоо тавцчих гад аригдуулчих гав үзэхээр л ерөөс. Мэрихээр л тэр юм болдгоо юм л. Мэрихгүй орчих юм бол болох л. Миний тэр ах чинь бол одоо энэ манай барьцааны миний мэдхийн хөвгүүн одоо тэгэл тэр хорлоод байгаа хүүхдүүд орс болд би мэдээд идэв шүү. Тийм улсуудтай их нийлж эхэлмөр байсан дээ. Одоо л байсан бол харин жинхэнэ утгаар уяач юм тэр хүний хэлнэ гэхээр тийм юм байсан. Манай ах トゥ нар дотор хамгийн их мөр байсан тэр профессор. Би бол тэр ахын дэрэгт бол байхгүй юу. Тэгээ яг ах маань байхгүй ч орлоод уяад хүн байхгүй болж байгаа юм чи. Жижигээрээ уйлаад гэдэж үзээд байгаа юм байхгүй. Жижиг маань бас авч шүү дээ. Би тэгж л одоо магтж болох ч юм уу болохгүй ч юм уу. Их магтдаг юм л та. Одоо өнөөдөр харин нэг магтдаг юм уу дүүгээ. Яг хөөрхий савж байгаа шүү. Савж байгаа. Би тэгж бодож байна. Тэгээд хамаагүй үнэлж болохгүй залуу хүнийг бас. Тэгээ өнөөдөр бас нэг үнэлэл хэлчихгүй бол бас болохгүй л дээ хөрхий. Ирүүний заяа гомд савж байгаа. Тэгээ ах トゥ нараараа л үзэж байна. Их олон оролцсон шүү дээ. Чинь тэгэл үзээд манай жижигийн ээж байна. Бас л над чи болцсон юм байна. Моринд орцсон. Бас тийм байж тийм хөтөн гэх юм бас. Жижигийн эдэгч нар байна. Орилж яралсан мөр гэхээр бас юм чи тийм болчт юм байна. Тэгээ манай тэр ах профессор одоо байвал энэ бүх үеичдийн нэртэй устдаа угтай. Тэдний оны тэрний наадам чинь тэрний тэр дээр тэггүй. Бараг ихний 10 цэцгээ ярьж байгаа юм байхгүй. Тийм хоорондоо явах их сайтай юм биш. Юу бол байхгүй дэрэгтний нөөрхөө нэрийг мэддэг үтэл явж байгаа юм. Тийм сонин байхын хатуулсууд дотор бас хой их сайтай мор их сайтай. Мор их сайн хатах шүү дээ. Оргоо гэж манай барьцаа. Оргоо хаа явуул нэг морой хатах болох юм. Ер нь л удаад нь л хөрөвсөр хаа явуул ганц шилдэж морой хатах бол ил гэж хэлсэн баг шүү юм. Хөөсөртөл хатгацал байдаг байсан юм ордий. Тийм. Тэгээ би бол мор хатах гэж юу хуудан таагна гэдэг юм уу. Бодлоо юм. Хатгах чадахгүй ш жишээ ярих юм тийм. Мор их сайн хатдаг.
оргоог л олдохгүй бол заацаа бүрөөсөр гаргах болж хийдэг байсан шүү. Би тэгж дуулсан мэддэг юм байна тэр. Тэр мөрөгдөхтэй хүний уяа нэг жоохон тиймэрхүү. Тэр үч уян дээр аль хойшлж байгаа л гатчихдаг. Өөл хөөсөрсөн л тийм байдаг байсан. Тэгэхээр бас гатгаж илээс судс олж илээс. Тэр үч аюу гатгаж ирсэн баг. Боломжсрон гэж хүний хүүхдүүдээс ер нь хэдэн нормал байд юм ба одоо пүрсрэнгой үежсэн 5 үежсэн. Одоо тэгэл бит хоёр л үж байгаа. Устууд ч дандаа нөгөө дээд сургуульд өгсөн шүү дээ. Дарга зэрэг болоо яваад гэсэн тэгэл өөр зөрийг хөрх амьдралд. Одоо харин нэг миний тэр пүрсрэнгийн дээдлийнх байна. Тэр хүн малын юмч зоо хийжсэн. Зоо дээр нэг байна. Одоо барьцаатай байна. Тэр хүмүүр сонирхгүй шүү дээ. Өөр таг. Тэгээ бусдууд нь болохоор зайлтгаа сургууль соёл гэдэг ч юм уу та. Тэгэл тэр манай аав чинь уйжлаа. Тэр бүрүсэр уйлаа. Тэгэл би уйчих. 1982 оноос эхлээл Монгол төрийн наадамд одоо жилдээ нэг болдог үндэсний наадамд ямар ч байсан л мөр мордуулдаг байсан гэсэн хойгоор урдуу тавих нь хамаагүй шүү. Тасалдуулчихгүй юмсэл гэсэн бодлого байна чи. Гэхдээ бас л бодчихгүй энэ мань шинжил яадаггүй. Гайгуугаад байгаа шиг л тавьчихдаг. 91 70 80 мая тэгэл зөө сайхан надлаа л гэдэг. Тийм л биш. Шантрахч гэдэг юм уу тийм халирах үе ус байхгүй. Байна. Чи заа нөгөө дүүхтүүд ч нөгөө мод зөрдөө манж байгаа шүн бороо усан талтчих. Гэхдээ юу исэн дээ. Тэгээ одоо бол яг юм хөгжиж машин тэргээр уцаар асуугаад тэр юм харагдана үгүй олчих. Тэр үед чинь тэхгүй шít мөр унаал явна хаагаад байна. Модонд орчих юм бол ялаанд гарахгүй шít. Тэгвэр 10 хоногор модолчин булгаа авсныг ч мэдэхгүй юм. Модолчсныг ч мэдэхгүй байсан байхгүй юу? Одоо ч юм бол их сайхан болсон. Мөрөө манхтай машинтай очихоорч бороонд орохгүй ч. Тэр үед чинь тэхгүй шít өөр цовч байхгүй шүн ширүүн бороо ороод шантрах үе байлгүй яах вэ? Нөө хидаад үгүй чинь цөөхөө юм олгаа тууч явчих гад болохгүй. Зарим үед үүснэгөө орохгүй. Одоотой адил малчин дагаад хариулаад авах хүн байхгүй өөрөөсөө л малт. Тэгэхээр шантрал байх зү. Тийм үед бол байлгүй яах. Тэгсэн мөртлөө л үгүй шүү. Тэгээ 7 сар болно. 6 сарын сүүл нөгөө хэдэ барайл авчин тэгэл үдтраал. Тэр чинь гүгэх байдаг байсан юм уу? Аргав. Тэгээ гүгэрхэн чинь толчмортой байна. Улаанбаатар төрөл үр. Гурал морин аригдахаас өмнө ер нь одоо хамгийн дэдл нь улсад хэдээр давхижсэн бэ таны мөрд? 10 эдэн бор мордчихсэн юм уу? 22 моёроор давхижсэн би одоо бас сайн санахгүй юм. Би чи нэг хармаар аваад. Тэгээд дараа нь бас нэг бормоор аваад. Борморч энэ жижиг наадмууд их бол харагдсан. Хармаарч сайн байсан. Бид буурлмороо стадионд цоллуулахад хармаараа унж орсон шүү дээ. За чи одоо өгсөс чамайг задагтай л. Чи нэг тийм утгаар стадионд ойрвол. Хармаар мэ одоо байна өгсөрсөө. Тэгээ тэр хармаараа унаад буурлмороо хөтлөөд стадионоо таараад тэгээ тэрнээс хойш сайхан наадчих. Нөө стадионд ч орж үзээгүй би чи. Оо тамин чи минь зүгт чи. Элтэмит юм. 17 тэгж орж исэн байхгүй. Их насны мөр өмнө нэдэг гэж үеч байдаг. Там одоо Монгол төрийн наадамд мөр мордуулсан хойш 35 жилийн дараа улсын наадамнаас арай хүрсэн. Тэгвэл их насны мөр. Тэр юу нэг хүн үг юм уу? Уурлмор мач сайхан ч мөр байсан тэгээд. Тэр жил жоохон шороо тоос ихтэй тийм ээ. Үзэгчтэй бүжигнуулаад хаана хэдэн яваад байгаа нь мэддэг. Тийм их шороотой жил байсан шүү дээ. Шуураа бороо орох гэдээс тэгэл их нас орж ирсэн. Тэгэл тэнд чи үзээгүй юм аацж байгаа тэр дээр. Уурлмор байна харагдаа. Тэгэл тэрнээс хойш хүчээс улаарч юм лээ мөр тэрс. Зүудлээд л босч ирээд л зүгээрээс хүд ярих юм бишээрээс. Тийм л болчих. Ястал их мөр тэгээд өмнө үүдийг нь дийлгээд түүнээс хойш та ариг төрүүл алдсангүй. Тэрнээс хойш өөрхий завсарлахгүй л яваал. Хамгийн одтой хамгийн амжилттай наадсан өмнө жил 2019-20 он болох баг. Гэтэ 19 онд бол хамгийн олон ариг төрөө авсан байдаг та. Энэ амжилттай 22-ийн ариг төрөний ихэнх нь 19 онд амжилт. Тэр жилийн баяр наадмуудын талаар ярьж хараа зэрэг маань анх удаа аригдчихсан. 19 онд чи хараа зэрэг маань айргийн 5-аар дахиад улсад тэгэл болчдөг баха. Халуун дагаа уу? Халуун дагаа маань уг нь төрүүлж орж ирсэн шүү дээ.
Тэгээ барьчир уухсыгээ тэгээ ам үзүүлдэг. Тэгээд халзан байна ам үзүүлчихдэг. Тэгэл боржгон явдаг бахтай бич. Тэгсэн. Тий. Төвийн бүст их хавцтай сайхан наац. Боржгонд очисон сайхан байсан. Нөгөө бороо зэрэг зургаалсан юм байхгүй. Тэгэхэд. Миний нэг портер бор гэж язраг байдий. Тэр зургаалсан шүү. Нөгөө алдаад зургаалдаг нь мөн бэл. Гэд алдаад үгүй. Тэр чи бол алдаагүй. Нэг тэр үед үлээ аль наадам дээр үлээдэ морой алдаад. Тэнд чинь бас алдсан шүү дээ. Тийм үү. Хэд хэдийг алдсан юм уу. Тэгээ нөгөө нэг ихнээс бас цапастай байсан тулдаал. За тэгэл лазраг зургаалал. Жаахан зургаач чинь жаахан тиймэрхүү шүү. Хэсэг бол бүр 7 8 арай амар. Тэгээ 6 гээл тэгээ ихнээс мурцсан чинь портер ам үзүүлчихдэг байхгүй. Борно хашаат бор. Хашаат бор. Хашаат бор ам үзүүлэл хилт юм төв. Тэгэл чим тэрнээс хойш тэгэхэд энэ чинь соёл харагдаагүй. Тэгэл дааг дөрүүлдээ, лиз дааг дөрүүлдээ их юм сууд чигс бүжгэн чигс. Оён онгорт нэг үрээ одоо энэ ноднгийн харагцсан саран штэ. Өөхөд аваа явсч бас харагчлаа гээл уцдгийг тэр жил сайхан наацсан. 20 онд ч гэсэндээ чамгүй сайхан наацсан та. Сайхан наацсан. Төрийн наадмаас 3 ариг. Тий. Хараа зураг маань 3 болцсон. Тэгсэн. Тэгээд чин тэр нөгөө хүр үрээ маань миний Монгол хүрэн гэдэг чинь 5 болчдгийг. Тэгээ галтар үрээгээ шүдлэн байсан. Тэгээд дунд насанд явуулчдгийг. Тэгээд тэр маань 5 болчдгийг. Уг нь бас нэг над нэг юу байдгийг шүү хар хорон гэж хөөрхөн хол үрээ байдгийг шүү. Тэр аригч байсан шүү. Шүдлүүрээ. Бас хар хорон гэд нэртэй шүү. Тэгэхээр хар хорноос ирсэн шүү. Чи тэгээ бодчих. Та ч ар хангаа үр хангаагаас л одоо авчираад байдаг. Тэгээд хар хорныгоо мордуулчихсан чинь 10-аар төгсдөг. 11-ээр үл 10-аар да. Жох Монгол айлуу мэдээ тэгээд хонгор юм. Тэр маань ер нь бол хүн харагдах байсан. Тэн дээр би жох алдаа гаргасан. Урд нь юу яагаад? Урд нь уралтаад маргааш нь хөлс авцсан хөтөлж явна гэхээр дуугаал ачаад ирэх гэж байгаа чиж ирээд авчиж тэгсэн шүү. Тэр дүрэлтэх тэр аюултай уртаа. Тэрнээс хойш бас нэг яг онцлогтой хүчээгүүл тахна нэг өдөр л баярлал. Хар харнаас ирсэн. Баг адуунуудаа бол за өнөөд маргааш өнөөдөр жилдээ энэ удаадаа гэж боддгоо алстай энэ сайн болох юм байгаамаа гэж уяад байдсан юм. Баг наснд их олноор нь үйдэг. Одоо жишээлбэл туулаа ярмэрний тухай бодоход үнэхээр л яг тийм байх тийм ээ. Соёл өөрчлөлт нь за яг уралд нь болох юм байгаа ирээдүйн сайн давхих юм байгаа ингээл уралдуулж байсан өнөө жил төвөмс төрүүлжлээ. Тий. Энд чи юу яддаг юм аа санаагаар явж болохгүй. Тэгээ нөгөө хүүхэд гэж байна. Одоо нэг насанд 3 мурыг мордуулмаар тэгэхээр одоо жишээ нэг 10 даагүй чийл гэж бодъё л дээ. Тэгэхээр ч одоо гайгүйг л энэ арайд өнгөн тахвад байсан гэдгийг л мордуулаад байна. Бусд нь болохоор ч бас нэг хүүхэд мөхт гэдгээ болцсон болчихгүй байна уу. Тэгэл нэг насанд 3 гэж бодох юм бол айгүй нөгөө 3-аа нэх юм бол 9-д мордуулал 27 энтэй чичмаар юм. Ийм болоо тэгээд. Тэгэхээр нэг ер нь надад мэдэгднэ. Бас нэг мэдэгдээ тийш шүү. Хөрх юмнууд л байж яхин тэгж байгаа л. Өөрөө л нэг ханараал нэг орж ирэндээ хурдмаар юм. Би тэгдэг юм уу л гэж бодоод байгаа. Чухам залуу яачд бол яаж яах юм би усаа мэдхгүй юм чи. Тэгэл дэрэгдэн яг суугаал юу яагаад гэх юм бол нэг ер нь хордлохмоор айрагдахмаар нэг төшөөл нэг сонин ширгөөгөө л ороод ирэн шүү. Бас тэгдэг ч юм уу гэж би одоо бас боддгийг. Тэгж хөгшөөний л бодлоо хэл та. Залуучууд бол юу гэх вэ тэр. Лавсрам уучийн хувьд нэг онцлог нь бас адуунд их сайхан нэр өгдөг. Дахин давтагдашгүй. Одоо жишээлбэл хар хорон авсан газрынх нь нэрүүдийг байна тий. За тэгэл улсад 2 аригцсан хар азаргаа дөлгөө хар улсад анхны өмнөөс буурал морой улс буурал гээл. Тий. Ер нь та ч адуунд их сайхан нэр өгдөг. Гоё яхад тэгэл санснаа л өгдөг шүү дээ. Би одоо энэ жил жишээ ярихад соёлонд урагшаа алдсан гэдэг нэр өгч. Тэгэл урд левжин. Урагшаа алдсан л гэд нэрлсэн тэр их хүчтэй би дахиад нэг нэвтрүүлэгт ярьж өгнө. Их хүчтэй. Тэгэл урагшаал бол урагшаал байт юм байна. Тийм нэр өгсөн.
Мөрдөндөө заах уу тэгээд хар орноос ирчихгүй. Тэгээ хотонд шаат гэл. Утсан нэрүүдээ л хөт. Портер гэж байсан шүү дээ. Портер бараад. Тэгээд над нэг энэ бэлэгдэмбэрл тодоос авсан нэг борлог газар байдгийн шүү. Сайхан газар шүү. Тэрний төлөвд их сайн бай. Тэрний төлөвд болохоор жоохон алга гараад идэг. Одоо эрхчлээс нэг лавгсар гэдэг алга даагмаг уралдуулах гэдэг ба. Дээврээ алга тустай юм болов алга адууны удамтай юм болов? Өөрөө тийм борлог биш хар алга юм. Сайн ажиглал. Тэгээ төлөвд нь тийм алга гараад их юм. Тэгвэл эх жилүүдэд бага наснд алга адуунууд хараад байж байгаа. Тэгээ одоо нэг унгандаа нэр өгсөн янзын алга гэдэг. Нэг алга. Төлөөснүүд нь хар эрхчил би тэргээр бас уралдах баха. Адуу амьд энергитэй өөрт нь сэтгэл зүрхээ зориулсан хүнийг заавал одоо баярлуулдаг юм а гэдээ үуч ярьж байдаг. Таны яриаг ингээд сонсоод адуундаа аль сайхан нэр хайрлаад адуугаа зарахгүй гэл одоо адуу намайг хөргөөгтөл нэг хурдлах гээд байгаа нь мэдэгдэм юм. Тэгэхээр нэг хоорондын амьд харилцаа ер нь адуу харилдаг гэдэг мэдрэмжүүд байна л да. Дээрээс нь та хар азрахтайгаа бол анх авахтаа л яриад ихсэн гэдэг дээ шүү дээ. За би чи mag нэг аваад улсад уралдуул яаж ингэж ихсэн гэж ярьдаг тий. Битээс чинь хийгүү ярина л та тэр майч зогсч л байна. Би бас хариу өгнө тэр чи бас тэгээ нэг болохгүй маягийг хариу өгвөл өнгөрдөг жил нэг жаахан сонь тэн дээр бас нэг тэжээл дээр жоох алдаа гарсан. Манай морд ер нийттэй. Барахгүй тэр. Тэжээлийн чанартай холбоотой юм уу? Би бол тэр тэжээл дээр байна уу. Тэгээ одоо энэ өвөл тэрийг би засах гэж байгаа юм. Засаад үсгээр л гайг морд маань гайг болчих юм бол тэжээл тэрийг би эргэжил уяачтай хэлж өгсөн таахгүй. Тийм тэжээлээр их шахаад ингэж тэжээхээр морд ингээ хямраад ингээд аашаалтаад эзний асуудал үүсээд байна. Одоо нотлоогүй болохоор тийм тэжээлээр тэжээсэн чи ингэжтэй болохгүй байхгүй. Одоо ах энэ үйл нотлчих юм бол эргэжил бол уяачтай хэл. Би нэг тийм тэжээл магтаад харна аваад тэжээгээд морд маань ямарчсан шүү. Хавар их тааруулж болтгүй юм бай шүү. Ийм хоёр дутагдал манай дээр гараад байгаа. Нуух юу ах. Совечтэй мэддэг үл хэлсэн дээр л. Тийм учраас би одоо батлаад ирэх авармаар гайгүй яг л хэвээ. Морчныг хатуужил дээр л зас бороо хөлс хүч дахил хамаарахгүй тавьчихдаг үе байдаг шин. Тоохгүй шүү дээ. Сайн морд уян таарахаар тийм байдалд оруулчихаар болох юм бол би нэг хэлгээл. Тий. Тэрийг энэ жил энэ үйл одоо ажиглал ирэх авраас. Одоо юу ахтай цагаан сарын өмнөд чи бас нугатаад ганц нэг тар турыг л хэлж мэдэгдэх байхгүй. Тэгэл би одоо хараа зэрэглэж чааш. Чаг уруу юм хүчин шүү чи нэг уучлан таа л гэсэн. Уучлахгүй шүү. Суулсан юм өрөөсөө бол байгаад их өрөөсөө бол. Тэгэл тэр хурд мурдч тэгсэн шүү. Чи яах вэ гэхээр нэг тийм хүүтэн жийлгэцсэнд нэх өгөөд аминдаа жаахан өөх мөх таргалуулчих гээд өгөхөр зэрэг цаамаа зөвхөн юм яадаг нэг тийм биелдэг гэж бодоод байгаа. Бас нэг онш гарнаа. Тэр бас яг над чи тэгээд тэгжээгээд хараад байгаа. Уяад уралдаад байгаа залуучууд их харагдаад байгаа. Тэгэхээр би хэрэг болохгүй байх юм бол хавраас эдэмнэ. Өтөрөө энэгээрээ бол ийм тижээлэр тижээ ингэж яах юм бэ? Тэрийг би хэлж өгсөй л да. Төлөлтөд бол хөрмөрмөч бас тийм шин. Яг нэг сайхан болоод тэгэл мордохоор нэг үрчсэн. Нэг шим надлалчаад байгаа. Мэдэгдэж байгаа юм. Тэгээд би тэрийг бол хүнтэй адилхан нууц авахгүй эрүү тийм байх юм бол ирэх авар уяачтай нэг чамайг доод дамжуулж сэтгүүлчилтаа зарлуул. Тооны хувьд бол одоо 22 айраг төрөөхлөөр тод манлаа байж юу? Морины дээд цалтын өвнийг бол дүүргэж байгаа. Гэтэ чанар гэдэг асуудал яригдах тий. 22-ийн хідэн дээд нас та тоолж үзсэн үү? Үгүй ээ. Ингээд цааш хэдэн онд улсын алдарт болсон мөлий? Ич нодн болсон. Улсын алдарт уу? Манлаа бол нодлон болсон. Улсын алдарт нь 100 Баттуулга ерөнхийлөгч алдарт өгөөд өвөл нь өгсөн шүү дээ. Хөрөлсөг. Гжил дараалаад маа. Тий, тэр чинь яг нөгөө ковид моёдтой байсан гэдэг хойшлоод байсан байхгүй. Өвөш нэг жил. Тэгсэн санжид 6 сард нөхө Баттуулга алдарт өгөөд өвөл 6 сараар. Яг бас яг энэ нэг энэ сүүлийн 2 3 жил нэг уралдааны адам хориотой нэг бас хэцүү үе таарлаа шүү тий.
Тэгэхдээ яг вэ ардаа хийчихээ гэдэг чинь Монгол улс энэ их дэлхийн дамсан том зардахлыг ардаа хийж байгаа гэдэг чинь. Тэгээ мань мэднэ ингэ сууж чих сайн л давсан. Сайхан л дав би тэгж л бодчих. Тэнд тогосоогооч яах. Зарим улс Эрүүл яв бол улсын наадам үзнэ гэж. зарим улс ч наадам болсонгүй байгаа. Уг нь болох байсан юм аа 100-100 нийцсэн болсон тэвд. Гэт чинь тэр чи асар бэлдсэн байхгүй. Өөчт битчих. Ер нь бол за нэг 100 өөр хөшнөөч мордуул. Хамаалах хий тоосын өргөөд нэг тэгээд болох ч хэлтэргээд бодож ийш. Тэгээд чигийг үлдээ. Тэн дээр нэг яг өөчт юм орсон өөр. Тэр өгөндлөхгүй болсон байхгүй. 4 сард энэ жил наадам ихгүй шүү гэсэн бол өөчт юу гэдэг 7 удаа чихв дээ. Чихч байхгүй мордож Яг тулгаад болсон шийдвэр гаргасан. Болсон шийдвэр гаргасан. Халуун хүний хүч хөдөлмөрийг нөгөөдүүлсэн Тэгээ шүү. за манайд нь чи яг хөө тэгэл нэг юм яа. Тийм залуучууд зайлх юм орсон шүү дээ. Тэр чинь их олон хүний ядуугаар тоглосон байна. Тэр нэг жоохон тийм. Тэгтээ одоо яг ард марцсан. Сайхан сууцгаа ажиллаа. Ярилцлага энэ хүрээд жаргаж байна. Тэгээ нэвтрүүлгээ таны амьдралын хамгийн сайхан баяр багтал та наадмын дурсамжаар өндөрлөе гэж бодож байна. Ер нь сайхан дурсамж гэдэг хизээдч байсан одоо хүний сэтгэлийн гүнээс халуун дулаанаар төвж өдөг үргэлж баяр баясгалан эрг нэрэг төвж өдөг учраас сайхан дурсамжаар ярилцлага өндөрлөе. За баярлалаа. Тэгээд миний сайхан дурсамж бол уурлмаараа харагдсан жил байсан юм дөө. Тэр чи өстө нэг юм бодохгүй санахгүй гүйж явсан. Нөгөө гордлог их багтай. Одоо чи бол аль нь яат юм бол гэдгийг уурлмаар чинь тэгж ямар төрийн наадамд харагч чинь гэж бодож ирсэн биш сууж ятал гараад ирсэн. Тэгэл гарч ирээл гүйтсэн тэгж. Тэгэл анхудаад чи харагч байгаа юм чи тэгэл. Сайхан. Ер нь тэгэл төрийн наадамдаа л ордоо харагдуулах шиг сайхан юм хаана хөө. Тэр чи нөгөө уян тоотой юм болохоор одоо 30 хүн л мөр харагдуулах нь шүү. Тэгээд тэрэн дотор ороо сууж байгаа учраас сайхан юм бодхоос хамгийн сайхан дурсамжил тэр байхаас яах вэ? Тэгээд одоо орчин цагт мороор яваад байгаа мөр уралдуулах гад мөр харуу ятаа залуучуудтай амжилт хүсье. Сайхан усуудынхаа үгийг сайн сонсч сайхан чихтэй тогтоогоо шиг уяхгүй бол бас мөр гэдэг амтэн хэцүүдээ залуучуудтай захад хор шар ихтэй ардаа илэмх дагуулж явдаг дээр үе улсууд гэж ярьдаг гэсэн. Тийм учраас миний хүүхдүүдийн залуучууд их сайхан тогтоол. За миний мөр харагддаг байжээ гэж бодол яахгүй бол хаагээд ташуур өргүүл хэрэг уруудна бас залуу. Одоо настай хүний хувьд тэгжл зүйлээ дөө. За баярлалаа. Бидний урлаг хүлээж авч студ маань хүрэлцэн ирж ярилцсан лавсар манлаада маш баярлалаа. Морин төрөө эргэтэн амжилт хүсье. Удахгүй улсын дэд уячийн дэд цалан түрээрээ гэж өрөөё. За баярлалаа. Хэрхэн үзэгчтэй үндэсний ус солиод байдлаагчдын дэш компанитай хамтран хүргэдэг Эрдэмт уячт эрэмгийн хөлгүүд зураг нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрлээ. Манай энэ удаагийн зочин Маранхай аймгийн Хотон сумын угуул Монгол улсын Манлаа уяач Дулмсрынгийн Лавсран байлаа. Хоёр үеэрээ төрийн наадамд морь харагдуулж Монгол төрийн зарлагтай наадмаас 22 хайраг төрөв хүртэж байгаа Манлаа уяачийн ярилцлага үзэгч та бүхэнд таалагдсан хаа гэдэгт итгэлтэй байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Үндэсний өв соёлыг дээдлэгч дэдиш